За үчимэнд ажлаа дараад харж явна уу? Ягаад ойрхон давъя гэдэг наа гэхэлэр одоо удахгүй 8 сар эхэлнэ. Тэгээ дахиад дата шинжлэгдэнэ. Тийм учраас өөр дээрээ байж байгаа датагаа дуусгахын тулд датагаа дуусгах гад ингээд деми дата өгүүлж яхаар тайлбараа буугаад өгүүлчихөө гэж ингээд явж ин дөө. Энийг нөгөө хязгааргүй дата биш хязгаартай дата байхгүй. Тэм учраас нөгөө сар болгоны төлөвлөлтөн дээр нэг тодорхой хэмжээний жоохон дата ярьдаг. Мобиком энгийн дугаар учраас. Ууж ажилдаа барьдаг дугаараа их нэртэй өгсөн. Нөгөө дугаар маань бол хязгааргүй дататай байсан. Хэрэглээ хязгааргүй. Тэгээ яг вэ. Би нэг уцаар ярих биш. Ер нь бол би нэг уцаар ярьдаггүй юм л дээ. Хитгэе устай л ярина. Ээжтэйгээ нэг ярина, хаяаны дүүтэйгээ хотуудтайгаа ярина. За тэгээд ажил дээр байж нэг хэрэгэнтэйгээ ярина. Тэгээд нэг өөр хүмүүстэй нэг ярьдаггүй. Тийм учраас надад хязгааргүй дата маа хэрэггүй. Яг нэг гэр ажил хоёрын хооронд лайв хийн. Тэгээ ажил гэр хоёр маань дотор нь орчуулсан Wi-Fi байгаа учраас дата нэг ашигладаг. Замын төгжрөл дотор өдөр явж байхдаа би ерөөсө гар утас ашигладаг шүү дээ. Замаа хараад явждаг. Дуугаа сонсоод амьгуудтай замаа хараад явждаг. Тэрс гар утас ингээд өгч байгаа юм шиг гар утас ингээд ширтээд идэх тийм юм биш. Тэр чих хосолтой. Ер нь бол тэгээ ерөнхийдөө Монголын фэйсбүүк дээр юу байдаг вэ гэдгийг мэдэх учраас тэр нэг шүлэгтэж ороод авах шаардлага байхгүй. Өнөөдөр ажил дээр байхдаа хошуу урлагийн Маск нөгөө мөнх сайхан хэммэн Эрдэнэцай эдэр байдаг. Маск продакшн гэдэг тэрний ган зэрэг гэдэг жүжигчин штэ. Ган зэргийн яриаг би сонсч байлаа. Тэгээ ган зэргийн тэр ярианд дотроос нэг зүйл надтай их тийм санал нийлээ. Ган зэрэгтэй би санал нийлсэн гэсэн үг байхгүй. Тэр нь юу гэхээр амны бэлгээс артын бэлгээ гэж. Тэгээ тэрийг өөрийнхөө амьдрал дээр ингээд жишээ аваад ярьлаа л да. Тэгээ ган зэрэг яг ган зэргийн тэр яриаг сонсохлоо яг надтай их төстэй байгаа байхгүй. Мань хүн яасан бэ гэхээр яг л одоо ингээд заримдаа мөнгөтэй заримдаа мөнгөгүй болоод ирэхлээр үлдсэн нэг ганц 200 мянган төгрөгөөр хоол унд аваад хүүхдүүдэд баярлал ойлоос нэг мэсэн дансаа осож чад үз тараа итэр гэж мэгэл их нэртэйгээ тэгдэг юм байна л да. Яг надтай нэлийн төстэй. Тэгээд энэ нэг юм сүсэг бишрэлч юм нэг юм яваад байдаг. Тэр нь юу гэхээр гаргаж иж оруулнаа гэдэг. Манай монголчуудын нэг үг гэдэг шүү дээ. Гарч иж ордог юм аа гэж. Яагаад гэвэл нэг буйны сав дүүрэл идэг юм байна л. Хүн болгонд нэг юм буйны сав байдаг юм байл л та. Тэгээд тэр нэг бэлгаад ахлаа гаднаас орлого орж ирдэг. Орлого ордог, мөнгө ордог. Тэгээд тэр буйны савыг жоохон дундлуул ингээд нэг жоохон зай үлдээд шүү дээ. Тэрэн дээр нь ингээд тэр гаднаас ирэх буйны нь орж ирдэг. Тийм л утгатай л да. Тэгэл ерөнхийдөө бас энэ ч олон янзаар яаж байгаа шүү дээ. Өгснийхээрээр аавн байрны итэргээл буян буцаж ирнэ мэрнэ итэргээл юм янз янзын үгнүүд байгаа даа. Гэхдээ ерөнхийдөө тэр буйны сав гэдэг зүйлийг яг энэ мухар сүсэг байж магадгүй л дээ. Гэхдээ манай гэр бүл бас тэгдэг. Ингээд заримдаа ч мөнгөтэй мөнгөгүй янз янз л байгаа юм чинь. Тэр үед нь бүр байсан үлдсэн хідэн цаас масаар хоол унд гэлтэд одоо юм аваад бүр хоосчдаг. Бүр хоостонгууд тэгэл буцаал ингээд маргаашнаас нь ингээд багаар ингээд урдны тэр гаргаснаас илүүтэйгээр ингээд мөнгө цаас ингээд орж ирдэг. Тэгээ би их нэртэй хэлдэг байхгүй. За харав өгшөө.
гаргаж иж орж байгаа үст тэгээд. Тэгэхгүй бол одоо ингээд бурхны өгсөн нөгөө буйны савн дүүрчээд бэлхчгаад ерөөсө болчихгүй байсан юм байна шүү дээ тэргээд. Тэгээд яг нэг өөрийгөө уурж байгаа нэг юм л та. Манай монголчуудын бол өөрөө өөрсдөө тайвшруулдаг гой гой юмнууд байдаг шүү дээ. За одоо жишээлбэл сая ингээл манай хоёр хүүхэд хоёулаа түлэгдээл ингээл эмдэг домлог гэдэг бөөл юм болсон. Тэгээ би хоёр хүүхэдтэй бас хэлж байгаа байхгүй юу. Тэр хоёр чинь бас ингээд түлэгдээгүй байхдаа бас ярьж ирсэн. Энэ жил бит хоёр хөвсгөл явнаа. Хөвсгөл явж амарнаа тэгээд дугуугаа солино гэд. Тэгээ залхуураа дугуугаа солихгүй байсан. Дугуй нилийн илэгцсэн. Тэгээ би хөдөө явхад хамгийн гол юм чинь дугуй шүү. Тэгээд наад ийм ингээ илэгцсэн юм дугуйтай явж байгаа. Тэгээд дугуй чинь буудуул яана, хангаруул яана. Тэгээд хоёр осол аваарт оруул яана гэд. Би тэгээд хажуугаас нь бас үгэлж байгаа байхгүй. Тэр дугуйгаа ямар ч байсан дугуйгаа солиож. Яг го тэгж байгаа солино тэгээд. Тэгээ жоох хинэггүй л дээ нэг залуу усуд учраас амар хинэггүй нэг аливаа нэг юм дайцс байхгүй. Хашир дуршдаггүй. Тэгээд эс. Тэгж байгаад хоёулаа ташраараа түлэгдэж байраад ингээд нөгөө аялал маялж бүр өнгөрж байгаа байхгүй. Тэгээ би хүүхдүүдэд тайвшруулж байгаа. Уу яах вэ? Бас нэг юмнаас хаацсан юм билүү. Магадгүй одоо хоёр ингээл надаас нууцаар дугуй муугаа солихгүйгээр аава битээр аялалд явлаа шүү гэдэргээд яваад гисэн. Нөгөө нэг дотроо заадаг айгуу дээ засмалаар явж засмалаар ирэх юм чинь гэж өөрсдөө хуураад нөгөө нэг хуучин дугуйтайгаа нөгөө нэг 2-3 жил тавьдсан хуучин дугуйтайгаа тэгээ хинэггүйтэл явна. Тэгж байгаа ямар ч юм болох байсан юм билээ. Хоёрын хөлийг тушаад байна шүү дээ. Тэгээ би тэгж байгаа. Нэг талаар яах вэ ингэж жоохон тайвшруулж байгаа байхгүй юу? Нэг талаар манай монголчууд юм алдж болохоор за нэг гарзандаа гараа бидтэй. Гарах хэрэгтэй байсан бидтэй гэж нэг өөрсдөө нэг тайвшруулдаг шүү дээ. Яг түүнтэй адилхан би бас хоёр хүүхэдтэй. Хоёрыг одоо ингээд энэ жилдээ ийш тийш яваад хэрэггүй гэдээ хоёр хөлийг чинь хоёулын ингээд душаад байна. Юм учиртай. Эцэг хоёулаа хөдөлж явжгаад ядта нэг нь эрүүл хөлдөө үлдэж болно доо. Хоёулаа хөлөө түлээ хийцэн юм чи бүр гიშгэж чадхаа болцсон. Тэгэхээр би тэрүүгээр нь бас тайвшруулж байгаа. Юмыг яаж мэдхгүй хоёр эрүү савсаруул хөдөө гараад давхтыг нь бороо шороо энэ их үертэй бороотой үед явж байгаад ямар нэг юм болохч байсан юм билүү? Амийг чи хаасан ч юм билүү? Бас нэг амьдралыг чи уртсан ч юм билүү? Дээрээс нь бас би нэгээ бас хоёулаа ингэж өвчтэй юм чи би нэг ойлгох, ярилцах. Ийм цаг чөлөө өгж байна. Чинь хоёулаа л тэгээд нэг нь 6 суучдаг, нөгөөх нь маникюр гэдэг гараа явчихдаг. Ойлгохтой хоорондоо ярилцж чаддаггүй. Тэг гэр бүлийн бас нэг ингэж дотны харьцааг залуучууд бие бинийгөө ойлгох. Бас бие бинийхөө үн цэнийг мэдэх, тэ? Энэ чинь өвчнийг бас сайнаар харж болно шүү дээ. Өвчнийг муугаар харах гай маа элдв долоо юмар харахаас гадна бас өвчин ч гэсэн сайн тал байгаа шүү дээ. Өнөө өглөө хүртэл би өвчин тусаад бас ингээд гэр бүлийнхээ үн цэнийг энэ гинтийн осол аваар хүний амьдралын энэ богино энэ аюул ослын амь насны энэ хэврэг байгаа байдлыг ойлгосон гэж би өнөө өглөөгийн лайваар ярьсан шүү дээ. Яг түүнтэй адилханаар энэ манай хоёр хүүхд хүртэл ингээл гинтэл бэртэл яг би өөнийхөө үн цэнийг хүртэл за ингээд өвдчүүл битээр би нэг л түшгээс өөр хүн байдгүй маа гэдгийг ойлгоно гэж. Тэр талаас нь би ярьж байгаа. Тэрнээс одоо ингээл хүүхдүүдээс зовж яхад нь улмал ингээл хоёрстай гайтай тийм юм ийм юм тэгэл хаамаг үнээс оч ном уншуул тэг ингээд тэргээд тэгж ярихад утгагүй асуудал. Бид яагаад очирлж байгаа. Тийм юм болоод оо тэгт. Тэгээ ганц зэргийн тэр яриан дээр болохоор ерөнхийдөө ам юугаар бэлэх нь амьдрал түүгээр л үргэлжнэ гэдэг ийм утгатай юм ярихгүй юу. Ганц зэрэг тэгэл би ста эхнэр битээр бол ста амны буйнаар тэгэл ста амьдралаа босгоол ингээд явдаг барьдаг гэдэргээл. Тэр нэг хин нэг хүн залуучууд удан сонсчмоор тийм юм байна. Яагаад бид нар амар дэндүү муу амтай байгаа байхгүй арай муухан амтай. Яг тэр муу амныхаа хэрээр яг ам шиг амьдралтай байгаа байхгүй. Яа тэр нэг ам шиг тэр хараал шиг тэр хараал дөрмжтэй гутаал яа тэрэн шиг амьдралтай байгаа даа. Өөдөлдгөө. Яа тэгвэл одоо энэ хүний хүсэл бодол гэдэг имийг чинь цаанаас нь бас харж идэг.
тэр хүслийг биелүүлж идэг ямар ч хүсэл бай. Тэр муу хүсэлч бай. Муухай хараал ерөөл хилээл, муу амьдрал гээл зөвхөж мөхөөл, би өнгөрсөн, би баларсан гээл өөрийгөө утаа даримжлаад ингээд байж байгаа улсуудыг бас цаанаас нь тэр хүслийг хараад байгаа байхгүй. Тэр өвөг дээдсэн ч юм уу, одоо бурхан тэнгэрэн ч юм уу те. Тэр авралын сахиусан ч юм уу. Ер нь одоо энэ хүсэл биелүүлдэг энэ зүйл маань сайныг биелүүлдэг, мууг нь биелүүлдэг гэсэн үг биш шүү дээ. Хүсэл л хүсэл. Бид нар ч хүн болгонд хүсэж идэг шүү дээ. Адаглаад одоо эд материалын хүсэл зөндөж тиймтэй болчихсон, иймтэй болчихсон. Тэгж амьдрахээс ингэж амьдрахээс ингээд. Ер нь сайн хүн болчихсон гэдэг ийм хүсэлтэй хүн бол тун ховор. Би дандаа л ингээд нэг худалдаад авчих боломжтой тэр юмнуудад хүсэл суудаг шүү дээ. Машин дээр байж орон суус, ховц сунар одоо өөр юу ядгийг. Зарим тэгэл хөөрөг ганс буу шийдэг юу эсвэл ах вэ? Тэргээл хүсэж идэг. Гэтэл нөгөө нэг хүслийг биелүүлэх гээл ингээд нэг өөрийн нэг харсан тэнгэр гэж байдаг шиг. Харсан тэнгэр нь ингээд заадаа энэ нэг амтны бас нэг хүслийг биелүүлээ даа гэсэн чинь нөгөөт нь өөрийгөө хараагаад ундаг. Хараад ицсэн амьдрал тийм юм энэ төр гээл тэгэл амны буугаар бусд руу үсчээл дарамжлал ингээд эхлэнгүүт нөгөө нэг тэнгэр нь хаяна гэдэг шиг. За энэ битээрт одоо ийм хэрэгтэй мүү? Энэ угаасаа муухай дотортой муу санаатай юм хүн биш шүү дээ. Тэр муухай ам шиг муухай амьдралтай л яваг. Энд илүү юм хэрэггүй юм байна. Энэ ийм үгүүд дутуу ийм өрөвдмөр амьдралтай байж ийм муухай хүн байдаг. Энэ яг л нэг ам шиг амьдрч явах хүн юм байна. Болий ч юм гэдэг. Тэгээ орчдөг юм байна л да. Тийм учраас одоо энэ нэг олон жилийн өвөг дээдсийн энэ сургаж ирсэн, эртнээсээ сургаж ирсэн амны бэлгээс аштын бэлэг гэдэг чинь дэмий хоос үг биш байгаа даа. Зүгээр эдгээр чи одоо юу гэдгийг биднээс өнөөдрийн пьеста гэдэг шиг одоо ингээд дэмий хоосон чалчж идэг тийм уусууд биш байгаа байхгүй. Манай өвөг дээдс чи манай Монголын үг штэ. Амны бэлгээс аштын бэлэг гэдэг. Тэгээ бэлэггүй, ерөөлгүй тийм амтай хүн бол яг тэр үгээрээ л амьдрэх юм байна л та. Тиймэрээ л явдаг. Ер нь анзаараад ахад ер нь тийм байдгийг штэ. Ер нь ингээд нэг жоохон амьдрал нэг хэцүү, авир нь хэцүү, аз жаргалгүй, хань ижилгүй тийм усуудын ингээд амны яриаг сонсож явах тэр дандаа л нэг болохгүй, бүдэхгүй, хогорсон, хожигдсан, хараасан, ерөөсөн, үзий ядсан, атаарсан дандаа нэг тийм амны бузартай тийм байгаад байдаг. Та тэгээ өнгөрсөн баларсан юм яриад тэгэл гуньсан гутарснаа гайхаал ингэж байгаад байдаг. Яг тэр амьдрал нь яг тэрүүгээр л болоод байгаа юм. Тэгээ ганц зэрэг тэр яриа нь бол надад бол таалагдсан. Тэгээд би их нэртэйгээ ястаа ингэж нэг кофе шоп ажиллуулаад овоо сайхан явжсэн чинь ганцхан өдөрт нэг кофе шопын эзэн маань одоо түрээсэлгүй болцоо. Та нар маргааш юм аа гаргаж хөлөөлчээрөө гэж. Тэгээд би тэр бизнесчгүй юучгүй болоод тэнгүүтээ их нэртэй ганц зэрэг яриаг л би ярьж шүү. Тэнгүүтээ хоёлаа энийг авнаа. Хоёлаа өөрсдийн гэсэн хүний биш, өөрсдийн гэсэн бас нэг кофе шопта болно. Тэгээд тэрийгээ бодсон, тэрийгээ ч гэсэн хоорондоо үргэлж ярьдаг байсан. Хоёлаа тиймтэй болно, иймтэй болно. Тэгээд тэр маань ч гэсэн нэг л өдөр бид тэр өөрсдийн гэсэн кофе шопта, өөрсдийн гэсэн үйлчлүүлэгч нартай болоод ингээд сууж исэн гэж. Мөрөөдөл биелдэг гэдэг чинь ерөөсөө энийг хэлээд байгаа. Чи муу юм мөрөөдөд явал муу юмараа л явна, сайн мөрөөдөл сайн юмараа л явна. Миний ажлын байр ч гэсэн тийм шүү дээ. Би олон жил бас түрээсээр явсан. Олон жил хүн царай ажиллаад тэгээд амарч чадахгүй. Зундааны сайхан хаагаад нэг хэд хоног амарч иглээ. Түрээс бодогдоод лайтай юм байлээ. Одоо энэ амарч байгаа хугацаанд маань нэг түрээс маань явж л байгаа шүү дээ. Би амарч байхаар ажиллаж исэн бол бас нэг 5 цагаас олон доо гэл. Амарч чадахгүй. Тийм байд. Тэгээд тест өөрийн гэсэн ажлын байртаа болно доо гэл. Бодсороо байгаал тэгээд нэг ажлын байртаа болсон доо. Тест нэг удам залгах хүүтэй болно доо гэл. Бодоод байсан. Охтууд маань томорчлоо. Тэгээд айлын бэр болоод хүний хүүхдийн хоол ундыг хүсэл мөрөөдлийг гүйцээх гэл эмэгтэй хүний тавилан тийм л байдаг. Тэгэл өөрийгөө огоорол ингээл явна. Юу аавтай мантай, юу удамтай мантай. Хүний хүүхдийн удмыг төрүүлээд эмэгтэй хүний охин хүний заяа гэдэг тийм л. Тийм учраас одоо юуны
гэр бүлийнхэн аавынхаа бас нэг удмыг авч аавынхаа энэ олон жил хадгалж хайрлаж ирсэн юмны эзэн болж бас нэг эцгээд урсах ганц хүүтэй болно гэж бодсон миний хүслээр бас хүү маань гараад ирсэн. Дараагийн хүүтэй болохдоо манай эхнэр бол охин охинд гэдээсэн. Би бол зөрөөд хүү л гэжсэн. Хоёр хүүтэй бас ахаа. Хоёулаа бие биендээ тусдаад дэмнээд бие бинийгээ хамгаалаад хайрлаад ингэж явна. Тэгс чи манай эхнэр яста баг нь охин байгаасаа охин өгөж яста тустай нэмэртэй сэтгэл зөөлөн энэ төр идэргээл хэлжлээсэн. Тэгээд би хүүтэй болно гэж ярьсан тэгэл хүүтэй л болсон. Ер нь ингээд зөв бодол, зөв хүсэл, зөв үг яриа гэдэг бол ингээд биелэл гэдэг юм байл. Буруу үг яриа, буруу муухай бодол гэдэг бол бас л биелэл гэдэг юм байлээ. Хүсэл гэдгийг би дахин хэлье. Хүсэл гэдэг сайныг биелүүлдэг, мууг нь болждаг зүйл биш. Сайн муу аль нь ч болдог зүйл. Муу юм өрөөдөл муухай амлаад явж тэр нь бас болдог юм байлээ. Одоо өнөөгийн монголчуудын муу амтай даяараа баг ард түмнэрийн муухай амтай байгаа биднээсийн ядуурлын энэ шалтгаан шүү. Биднээсийн ядуурлын шалтгаан. Дандаа зүгж хараасан, дандаа л огцруулна, тэгн ингэн гэж орилсон. Хүний хийсэн имиж ихснэг зөвөр үнлээд дүгнэж яачгүй дандаа л нэг хулгай зэлгийтэй холбосон. Гэхдээ нэг жоохон өнгөтэй өдтэй амьдралтай хүний ч гэсэн нүрсний хулгайч зөв зүгээр одоо тэр хүнийг огт мэдэхгүй байж жоохон илүү мөнгөтэй илүү хувцастай харагдаад тэгэхээр нүрсний хулгайч. Одоо нэг ганц мэддэг үг. Тэг бүгд бие бинийгээ хулгай зэлгийчээр нь дуудчихсан. Ингэхтэр бид өөдлөхгүй байгаа л доо. Нэг болж байгаа бүтэж байгаа юмнуудаа олж харж чадахгүй бэлгийн нүдг болцсон. Сэтгэрийн нүдтэй болцсон. Бид нар одоо яг энэ шулам чөтгөрийн нүдтэй болчихсон. Бүх юмыг харлуулдаг. Тийм болчихжээ. Эцэг өвгдийн захаасыг бас бодмоор байгаа байхгүй. Амны бэлгээс аштын бэлэг гэж. Амны бэлэгтэй амьдарсаая гэж. Адаглаад манай энэ залуу одоо мань мэдчих яах вэ? Одоо тэр хөгшин балаа төгцгнүүд нь тэгэл хараалаа хийсэргээд үгтэх юм байгаа биз. Одоо манай энэ орчин үеийн залуучууд бүгдийг болно бүтнэ гэд. Жохлонгийн дуу ажиг ойцтой юм чинь. Болондоо хоёулаа болно тэр гэдэг тийм дуу шүү дээ. Жохлон хүртэл тийм дуу дуусан байв. Завхны бацсах хүртэл зөв явбал зөөлөн зам болон гэд. Зөвл явъя, зөв яри, зөв ярил энэ зам болон чинь тийм хатуу биш ээ, зөөлөн шүү гэж. Бид нар дуундаа хүртэл тэгж дуулаад байна шүү дээ. Тэгсэн мөртөө яг ингээд дуугаа тэгж уяр сайхан дуулдаг. Найр наадамдаш тэр өдөө гадаа машин кабиндаш гэсэн тэр дуугаа сонсоод дагаад дуулаа явдаг мөртөө яг амьдрал дээр гараад ирэхэд өмхий амлал хорон өгч болуудаад бие бинийгээ мүлжүүл. Ястаа иддэг бол ястаа ясанд нь тултал мүлжүүл ингээл даяараа хийчин чи ир юмгүй. Ятта одоо манай эмэгтэйчүүд одоо энэ эрэгтэйчүүд нь бузраад дүүрсэн байт юм байгаа. Эрэгтэйчүүдийн одоо энэ шавхан цацаан болцдог хэрэг сэтэрсэн. Үнэхээр хэрэг сэтэрсэн. Над руу дайрж байгаа давталж байгаа улсуудын баг 90% нь зүгээр эрэгтэйчүүд байдэн шүү дээ. Эрэгтэйчүүд энэ ч зандаа залуучууд биш. Насны миний үеийнхэн ч байж байгаа. Хөгийн новшин царайлж хүн хараагаад байдаг. Яасан намт суудгүй, ухаан суудгүй, нөгөө өдөлтлөө ухаан суудгүй, буцалтлаа шүл гардаг өгчээр. Годон амьдралын 90 барааны заримдаа орхио сурчих хэрэгтэй шүү дээ. За болиодаа гээд орхио сурчих хэрэгтэй. Дээрс нь манай эмэгтэйчүүд үр хүүхдийнхээ яг хажууд нь байдаг. Яг нэг хүүхд чинь тэгэл ааваасаа илүү ээжигээ илүү их хайрлаж, илүү их ойрхон, ястаа илгэнд нь наалдаж ингэж өсдөг шүү дээ. Хүүхд гэдэг амттай. Ихээхэн илгэнд наалдаж. Тийм учраас өөрөөсөө тийм муу юм бити ялгаруулаарай. Сайн сайхан юм бодоод бид нар инээж өгрөөд байгаа. Бидний бие ч гэсэн ямар сайхан тайвширдаг үлдээ. Ямар сайхан болдог үлдээ. Нээ сайхан инээж өгрөөд ингэхдээ чинь биднээс бие хүртэл амар сав гоё болдог. Сэтгэл санаа ч гэсэн ингэж хөлөөлөгдөөд онгоогоод хөөр баяртай байхад бид нар уурлаад бухимдахлаар хамаг юмаа хураагаа зүрхээр атгуулаад холоо дээр өвдөөд хоол ундч орхоо байлаа юу болдог вүлээ. Тэгэхээр тэр муухай ялгарч байгаа хар энерги чинь хар бодол чинь хүүхд чинь шингээд идэх байхгүй. Хүүхдэд шингээд. Тийм учраас ядаа манай энэ хацаргоо Монголын сайхан хүүхнүүд хараад ирүүлээ болоод хүн рүү өсчихээ болоод би нэг уриалаад байгаа.
өнөр бичлэг өсчээ. Одоо тэр нэг залуучууд нь тэр бузар булаагаараа тэгэл тэр хоосон хогрлоороо тэгээ явдаг юм байна. Хэнийг нэг хараад иж нойр нь хүрдэг юм бол одоо тэгээ хараагаа явж дийд юм байна. Манай сайхан охид эмэгтэйчүүд битгий тийм муу юмыг дагаж муухай болоорой гэж. Бас нэг ондоошороо. Би ч юм бол энэ новшин ирчүүдийг бодоод би ч юм бас эмэгтэй хүн шүү, үр зөөлөн шүү. Бас би бас нэг үгэн зөв байна шүү. Үг маань ч гэсэн зөв байна шүү. Би ч бас нэг усан нүдтэй, цусан зүрхтэй, уярж хайлдаг эмэгтэй хүн шүү дээ гэдгийг бас ойлгож байгаа. Муухай энэ заваа юмнуудтай нийлж гисэн битээ доторт нь хараад урсчихсан. Хачин муухай өгмөд биччихсэн битээ тэгж яваарай. Тэгж хэлмээр гоё байгаарай. Тэмэглээ өндөө хэд сүсэг гэрдэг байрж явна. Өнөө өглөө гурилтай шүл хийснэ одоо тэ очтон гурилтай шүл хийдээ даа гэж. Тэгээд явчих. Годын бензин чи бас яачихсан. Тамнэ. Энэ тэндүүд колонготор очирсан ахаад бензин тасалдаад байгаа юм. Яагаад байгаа юм? Манай ярамгийн энэ дээр бас очирцсан дээ чи. Түрүүн бас уруудаад ажил руугаа явж байгаад бас зам дээжтэй бензин колонгод очиртай байгаадсан. Бас яачихсан. Бас танд ашлингийн барж байгаад бензиний хөөнийг нэмэх гээд байгаа. Яах гэж. Тэгээд жоохон 9 сарын 1-ний ажилт мэж цуглаж болохоор бензин тасан яв олдгоо ойлоо. Тэгс сондгоогоор нь явуулаад энэ ард түмнийг яаж тамлая да гэж боддөг юм шиг. Ард түмний эрх ашиг хамгаалах биш бол ард түмний энэ том ташлангийн барж одоо засгийн газар ард түмнээс сон заах гэдэг юм яах гэдэг. Бүх юм нь болохгүйгээр эргэждэг. Одоо тэр хотын дарга нь одоо биднээс нөхцөл байдал юм байна да 8 сарын 15-наас тэгш сондгоогоор нь явуулна гэдэг бүр харамтай. Гэхдээ замаа тавихгүй яасан. Янз янзын замын төсүүд байсан бүгдийн нураас идсэн улсан гэж бүгдээрээ ингээд баян хоосонго орилдоод зам мама тавиач тэ одоо хэдчнэн жил одоо хүн хөхтэй тэгш сондгоогоор явах юм яах гэдэг юм. Гэхдээ энэ улс гүрний чинь өөдөн татъя энийг цөөхөн машинууд энэ чинь том одуудыг одоо өчүүхэн машинтай шүү дээ. Гэхдээ одоо энэ нэгэн сүлжээ замуудын сайн болгоё, энэ тууш хурдны замуудын гаргаж ирээ. Тэгээ одоо энэ номерыг хязгаарлалтаас салъя гэж. Номерыг хязгаарлалтаас салъя гэж боддог байгаа даа. Бүр одоо зүгээр ингээд номерыг хязгаарлалтаас гадна бүр тэгш сондгоор нь бүр оруулъя. Арга алгаа адэргээд арга байна шүү дээ энэ чинь арга чарга нь байж шүү дээ. Хамаг юмнуудад үнэтэй болгож байгаа юм чинь замын татвар нь үнэтэй байна. Автомашины татвар нь даадах нь бүх юмуд нь үнэтэй байна. Энд ч одоо мөнгөнд хайччихдээ тэр мөнгө зүүс цаас нь байж дээ. Ард түмний ядуу амьдрал дээр татж байгаа татаас чинь хангалттай байна шүү дээ одоо. Тэгээд яагаад гэдгийг юу нь болохгүй байгаад гэдгийг ойлгохгүй юм. Тэгээд дандаа муу амттай. Дандаа хүний эрх хэрэгчлөө хүний ажил төрөл хамаг юмыг боомлсон. Одоо ингээд тэгш цондоогоор яваад ирэхэд олон хүмүүс яах юм? Адилхан автобустай юм шиг. Тэгээд тэр нь бүр 8 сарын 15-наас 9 сарын 12-ын хүртэл баг бүтэн сар ингээд энэ ард түмнийг ингээд ард түмний эрхийг зөрчиж байгаа байхгүй. Эрх эрхчлөөг зөрчөөд тэгээ байхгүй гэдэг ингээд уруулаа хэмжүүлээд нусаад татаад ингээд зогсож байгаа байхгүй. Тэр хотын дарга арчаа байхгүй. Энэ асуудыг яаж шийднэ гэж бодож болно доо. Тэгвэл эн чинь машина цөөлдөө 30 онтой машины оны ялгаа гаргалаа. Үчи зүүд бүрээр л одоо ингэж үз тарж штэ одоо энэ чаа. Тэгээ яасан засардгүй яасан болдоггүй ийм хачаа орон байждгийг. Тэгээ одоо ингэ тэгш сондгоо ингэ жил болгоо ингэж явал хүмүүс ч хоёр машинтай болно. Нэгэн сондгоо дугаартай нэг нь тэгш дугаартай гэдэг хоёр машин. Гэхдээ Улаанбаатарын Улаанбаатарыг машинтай болгох улан болсон болоогүй хүн болгоо ингэж машин унах айлгэр болгон хоёр машинтай байх энэ нөхцөлийг бүрдүүлээд уулмал ингэж яах юм. Тэг сондгоогоор явуулаад ирэхэд энэ төгжрчин буурна гэж ойлгоод байгаа юм ба. Буурахгүй шүү дээ энэ чинь. Уулмал одоо ингэж нэг 150 мянган машин байсан бол 300 мянган машинтай болно.
ингээд үржээд явна шүү дээ. Хүмүүс чинь тэгээд ажил төрлөө таслахгүй хүүхдээ сургууль цэцэрлэгээ яахын тулд тэгэл машиныхаа худалдаа авалтыг л ихсэх шүү дээ. Чи үр зээлээ тавиал. Амар тэнэг бодлого байгаа байхгүй юу? Одоо тэр нэг балай хозон даргийнхаа хаанаас болоод ирсэн. Гинт чөтгөр хардсан юм шиг одоо гинт нэг хүн гараад ирсэн. Ямар ч улс төрийн туршлага байхгүй, хийжсэн бүтээсээ ажил байхгүй, маягаад хүнд үзүүч юу ч байхгүй, нэг залуу гинт гараад ирсэн. Тэгээд улс төрийн захиалгаар гарч иж байгаа байхгүй. Амар тэнэг. Тийм байна доо. Энэ улс нэрээ ястай энэ арт түмний амны бузар энэ улс төрчдийн ууж идэх өнхаагүй заван байдал энэ утгагүй тэнэг байгаа байдлаас энэ арт түм мөхнөө энэ ястай цаг хугацааны асуудал баг. Энэ улстай мөхлийн зам руугаа орчихлоо нэр. Тэгээ ястай нэг Орсын юм уу ястай хятадын колон болно шүү. Энэ янзаараа ингэ салганаад байвал бид нар Орос хятад хоёр одоо тэгэл бензин нэг нь бензин тоогоо өгөхгүй нөгөөх нь нүрсээ өгөхгүй ингээл алцсан нь бид нар тэгэл ястай яаж чадахгүй амьдрч чадахгүй тэгэл аргагүй ирхэн гараа өргөөл бууж өгнө шүү. Амьдрч чадахгүй шүү дээ. Хятадын нүрсийг авахаа болоод Орос нь цахилгаан бензин өгөхөө болоод ингэвэл тэгэл манай улс зүгээр шууд гуулагчингийн орн руу шууд ястаа 3 хоногийн дотор орно гэж баг. Тэгэд бууж өгье ястаа нэр тана юу болъё гэж колон ус болъё гэж тэгээд төвд мөвд шиг одоо энэ тува юу шиг тэгээд бид нар бүгдээрээ бууж өгнө дөө. Одоо тэрхгээ байгаад идэв юм яах гэдэг. Цаана хоорондоо ярилцчих тийм үү. Нэг хэдэн жилийн дотор энэ ард түмнийг илгээр нь хөвтүүлээд тэгээ тэртээ тэргөө монголчууд бууж өгнө. Аль нь авах идэргээд энэ улсыг хоёр хуваах гэдэг юм яах гэдэг. Бид хэм алгадаа за гараж руу орж ин тэгээ тог тасралаа. Сүлжээ тасран дөө манайх.